яг энэ бүтээлийн эхнээс нь одоо 1-2 3 дугаар ингээд дуусал тоглолцсны дараа бол мэдээж одоо маш их ядарснаа ойлгодог. Тэр ойлгомжтой. Ягаад гэвэл энэ их тийм минут, цаг, секунд тэр бүх хугацаанд бол ингээд би одоо хамгийн бэс дээр байх хэрэгтэй болж таардаг. Юуны төрөнд энэ шинэхэн цомгийнхоо ард гараад ингээд цомгийнхоо тухай ярих гэж байгаадаа маш их баяртай. Ягаад гэвэл энэ цомог бол одоо бидний хувьд нэлээд хүндхэн даваанд орохоор юм цомог байсан. Энэ бол гоцол хөгжимчнөөс ч найрал хөгжмөөс ч нэлээд одоо юм хүч хөдөлмөр шаардсан юм бүтээлээсэн. За тэгээд цомог хийх болсон шалтгаан одоо энэ бүтээлийг бичүүлэх болсон шалтгаан гэх юм бол ерөнхийдөө энэ хөгжим нь өнөө цагийн одоо Монголын хуучир хөгжмийн цар хүрээг хамгийн одоо боломжтой өндөр түвшинд гаргасан юм яг концертны хэлбэртэй бичигдсэн юм 3 ангит бүтээл түүнээс гадна одоо хуучир болон хуучир төст одоо бусад улс орнуудаас энэ одоо Монгол хуучрын одоо дуугаралт гэдгийг маш их одоо энэ онцлогтойгоор гаргаж ирж болох үс юм хөгжим байсан. Тэгээд дээрээс нь одоо хөгжмийн зохиолч өөрөө гоцол хөгжимчөнд зориулж одоо бичнэ гэдэг маань бол яг тухайн одоо хөгжимдөгчдөө их тийм нэр төрийн хэрэг байдаг учраас яг одоо тоглож байгаа яг одоо эд байгаа энэ үедээ бол энэ бүтээлийг зайлшгүй одоо бичүүлж үлдээх гэсэн тийм сэтэл санаа бол байсан. За хуучрын концертыг бол ерөөсөө бичсэн шалтгаан өвтгөл бол хуучир цэнзүүрэнтэй холбоотой. Би бол одоо хуучнаар хөгжим бүжгийн коллеж одоогийн Монгол Улсын концертууд багшилдаг. 2004 оноос хойш багчилж байгаа. Тэгээд цэнзүүрэн бол яг бас миний хичээл зааж ирсэн шавнырын нэг. Тэгээд тухайн үедээ бол бас сурч байхдаа л виртуоз их сайхан хуучир тоглодог оюутан байсан. Тэгээд төгсөлтийнхоо одоо улсын шалгалтын дээр багшаа надад нэг шинэ группны форум концерт бичиж өгөөч гэж яг нэг 3 дугаар курс ахлах курс руугаа ороод ирэн хэлж ийсэн. Тэгээ би бас тэрэнд нь заа тэгье гэд ам гарсан. Тэгтээ бол яг 2016 онд цэнзүүрэн төгссөн санагдаж байна. Тэгээд 2016 онд бол би яг тэр концертыг бичиж амжаагүй. Тэгтээ би амдаа хүрэхийн тулд концертны айц гэж бичээд тэр нь болохоор яг хуучаар одоо төгөлдөр хуурс зориулсан. Концертны айц гэдэг маань айзуудаас бол нэлээд бас виртуозны ур чадвартай. Гэтэ мэдээжэр бол концертт бол концертны төвшөнд хүрэхгүй те. Тэгээ ийм бол зохиолыг бичиж өгөөд тэгээд ямар ч байсан амаа хаасан. Цэнзүүр маж төгссөн. Тэгээ би энийг яриад байгаа учир нь юу вэ гэхээр надад бол яг ингэж концертын айц бичээд тэн дээрээсээ ингээд ургуулад цааш нь тэн дээрээсээ суйрлаад концерт бичсэн 2 л зохиол өгдөө. Тэрний нэг нь бол энэ хуучрын концерт байхгүй юу? Хуучрын концертыг бичхээсээ илүү юу нь илүү хүндрэлтэй одоо байсан бэ гэвэл оркестрок. Яг гэвэл энэ хуучир, их хуур зэрэг одоо хөгжмөд би концерт бичсэн шүү дээ. Би энэ бол олон концерт бичсэн. Яг миний одоо концертууд дотор том хэлбэрийн бүтээлүүд. За тэр дотроо бол яг концерт гэсэн төрөл. Концерт гэдэг төрөл маань бол дан хөгжмийн гоцлол төрөлд бол хамгийн том хэлбэр шүү дээ, тий. Тэгэхээр энэ төрөлд бичсэн миний энэс өмнө би яг 7 концерт бичсэн байгаа. Тэгээ хуучрын концерт бол миний яг 8 дахь концерт байгаа. 8 дахь концерт бол таарчлаа. Тэгээд бол энэ хуучирч өөрөө бол бас энэ дуу нь бол их аргадаж гаргадаг юм хөгжмийн зэмсэг шүү дээ. Тэгэхээр бас аштач гэж манай одоо үгдсний хөгжмийн багш нарыг нь бол хэлдэг те. Тэгээд гэж нэг ингэж одоо бярдаж гаргана гэдэг юм уу, хөгжилж гаргана гэдэг юм. Тэр ойлголт бол бас арай өөр. Тэгэхээр л хуучир бол ааштай, ер нь жоохон эвгүй явуулж чахран бас дуу султаа ийм одоо хүндрэлүүд байдаг учраас одоо симфони найрал хөгжмөдөө бичин, симфони найрал хөгжим өөрөө бүрэн составтай байж байгаа нөхцөлд бол тэртээ дэргүй хуучрыг дараана шүү дээ, тийм ээ. Одоо түүтээ ороод ирж байгаа үед бол тийм учраас бол оркестров гэхэд бол ер нь хуучрын концерт яаж хуучраа бас нэг даруулахгүй байх вэ? Энэ хуучрын өнгө тембр их шиг нь яаж оркестртойгоо ер нь дэлхийн жишг, олон улсын жишгт бол энэ гоцлол хөгжмийн концертууд бол микрофон тавьж хөгжимддэггүй шүү дээ, тий. Төгөлдрөөрийн концерт шүү. Төгөлдрөөр өөрөө бол авраг хөгжим, тэгэл хийл, ланчаал гэдэг. Тэр бол хуучрыг бол тэр чиглэл рүү одоо оркестров хийхийг бол хичээсэн. Энэ маань бол нэлээд хүндрэлтэй ажилласан нь гэвэл зохиохоосоо илүү энэ оркестровын ажил дээр нэлээд
тэр дуун дээр нь дууны хүчтэй балансыг тааруулах дээр бол нэлээд бодлого бодсон доо. За энэ каденцээр эхэлж байгаа бүтээл гэдэг бол энэ бол Алтангэр лагшийн маш онцлог. Энэ тэр олон одоо бүтээлүүд дээр том бэлрэн бүтээлүүд дээр ер нь би өмнө нь каденцээр эхэлжсэн тийм бүтээл хөгжимдөж байгаагүй. Тэгэхээр энэ бол илүү тийм яг юу гэмдээ одоо тэр тухайн хөгжим ямар байх нь шууд миний эхний хөнгөөс шалтгаалдаг болохоор нэг төрлийн юм айгуу тийм том хариуцлага байдаг. Ягаад гэвэл энэ бүхэлдээ 3 ангит бүтээлийн хамгийн эхлэл нотыг бол би өөрөө авч байгаа учраас яг тэр одоо илэрхийлэх гэж байгаа илэрхийлэмж ч юм уу за эсвэл бүр наад захын өнгөнд танаац ч гэдэг юм уу те. Тэгээ яг эхлэхдээ бол яг хуучирт нэлээд жоох юм эвгүй байдлаар ичсэн юм одоо юу гэдэг чинь гараа их сунгах хэрэгтэй болдог. Тэгэхээр тэрэн дээр бол юм бэлэн өнгө биш ингээд сунгаж байгаа болохоор өнгөө цэвэр болохоос эхлүүлээд яг тэр зохиолын одоо илэрхийлж байгаа эхний одоо амьсгааг би өөрөө авч байгаа учраас тэр бол надад их тийм тоглох болгонд аягүй тийм бэлдэх шаардлагатай тэр хэсэг болдог. Тэгээ энүүгээрээ бас аягүй онцлог. Мэдээжээр энэ хуучрын концертыг өчгөд бол хуучирчтайгаа бол тулж ажилласан. Тэгээ Цэнцүрэн бол сайн хуучирч. Тэгээ би бол мэдээжээр тэр хуучрын давхар ихшгүүд тийм ээ манай хуучирчин модоо солиор хөглөж байгаа. Яг ятад бол рэл ягарч гэдэг юм ингээд хуучин бол сибмол фа гарч өгдөг байсан тийм. Ингээд бол яг хөгжимчдтэйгөө бас ярилцах техникийн асуудлуудыг ярилцах тийм. Тэр хуучрын өөрийнх нь бас тэр нэг морин хуурын татлага гэл нэг ерөнхийдөө татлагыг нэг морин хуурын дээр л хүмүүс ойлгоод идэх шүү дээ. Морин хуурын татлага гэдэг. Тэгээд хуучир дээр бол бас тэр татлагыг татаж болж шүү дээ. Тэгээд тэр сул утаснуудыг ашиглаад давхар ихшгүүдийг гаргаад. Тэгэхээр энэ талын чиглэлийн энэ бас хуучирт бол бас өмнө нь нэг тоглогдож байгаагүй энэ арга барил техникүүд бол мэдээж хөгжимчөнтэйгөө харилцсан одоо ярилцаж ажилласны үр дүн л дээ. За энэ авааныг бол сонгодог нь бол ер нь би нэг тэр ардын дуу эднэрийг бас нэг оруулах ашиглах уу гэж бодож ирсэн. Тэг ягаад ч юм за энэ аваан дуу их сайхан дуу л да. Тэг за энэ аваан дуу ч юм бас өөрөө нөгөө түүхэн нь бол 1400 жилийн өмнө бичигдсэн их нутаг газар нутгаас хол тийм ээ. Тэг тэр хүмүүс одоо эргээд одоо төрлөх нутгаа санаж байгаа тэгж тийм сэтгэл байгаа шүү дээ. Тэр дууны чи үнс агуулгатай бол тийм байдаг. Тэгэхээр бол тэр бас тэр сэтгэл их нутаг алсаас тэр их нутгаа бас санаж байгаа. Тэгээд бас очиж чадахгүй байгаа тий. Ийм одоо сэтгэлийн зүйлүүд нь бол 2 дугаар ангийг бол илүү тийм уянгийн драмын төв болоход нь бол илүү ойрхон юм байна гэж харсан л да. Тэгээд яг ардын дуунуудыг манай өмнөх хөгжмийн зохиолчд бол найруулах ардын дуун дээр төсөөлөд хийдэг. Энэ тэндээс ялгаатай зүйл нэг үйл зөвхөн заян аваа яваагүй л дээ. Заян авааныг бол гол хөдөлгөх 2 дугаар ангийн гол хөдөлгөх хүч болгосон. Гэхдээ миний өөрийн ая бол энд ингээд сүлэлдээд явж байгаа. Формынхоо хувьд ярих юм бол одоо А, Б ч гэдэг юм уу те ийм нэг талаас нь харах юм бол нийлмэл 3 ангитай хэлбэртэй яваад байгаа юм шиг нөгөө талаас нь харахаар нэг тийм рондо маягийн ч юм уу солигдоод яваад байгаа юм шиг тийм хэлбэрийн юмнууд бол байгаа. За энэ аваад бол одоо бид нар хилүүлтгүү түүх нь бол мэдж байгаа маш олон одоо хэдэн зуун жилийн түүхтэй тий нутаг орноос хангалтсан тэр хүмүүсийн одоо зүрхнээс гарсан дуулал хайлал тий яг тухайн одоо миний одоо хөгжимчний хувьд энэ хөгжмийг одоо жишээ нь 2 дугаар анги штэ тий за энэ аваа энэ бүтээлийг тоглохдоо хичээх шаардлага гардаг. Зүгээр л тэр аялгын тэр одоо бүтээл нь өөрөө ингээд аваа явцдаг өөрөө юм сүнстэй юм шиг өөрөө тэр ингээд нөгөө юм одоо вакуум орчиндоо ингээд оруулцдаг ч гэдэм үү тийм болохоор тэрийг ингээд одоо яаж ингэж одоо бүр их юм одоо хөгжимтгөө гэдэг дээр нэг санаа зовхгүй зүгээр яг 2 дугаар анги эхлэхэд л аль хэдийн юм нөгөө орон зайдаа ингээд аваачаад ирсэн юм өвдөстэй байдаг. Тэгээд энэ бүтээлэг бол ямар ч зөвхөн монголч гэлтгүй одоо ямар ч орны хүмүүс сонссон ингээд шууд ойлгохдохоор тий шууд энэ бол юм одоо
барагцаал бол ийм утгатай дуу байна гэж бараг ойлгохдохоор ийм их тийм яруу тансаг сайхан дуултаа. Одоо ингээд өмнөх үеийн хөгжмийн зохиолчд маань ийм концертын жанрыг хөгжүүлээд өгсөн учраас бид нар тэрийг цаашаага яаж олон улсын тэр үндсэн байдаг сонгодог форум руу наваачих вэ гэж. Тэгэл би ер нь концертууд ер нь 3 ангитай бичиж гэж бодсон. Ер нь миний дийлэх концерт ер нь баг бүгд 3 ангитай дөө. 3 дугаар анги дээр бол яг тэр одоо өөрийн дотоод зөрчил илэрхийлж байгаа тэр одоо монолог маяг гэх юм уу тэр хөгжмөний эхлэл хөгжим бол нэлээ ингээд нөгөө зүрх бол айгүй ийм байж тоглолдог өөрөө бүр юм тий нэгэд одоо яг тэр монолог байдалтай ингээ орж иж магадгүй ингээ тайзан дээр бол над дээр зөвхөн ганц ингээ туссан ч гэдэм үү тий тийм болохоор их тэрийг маш тайван байж иж тоглох хэрэгтэй байдаг. За тэр үе дээр бол мэдээж амьсгаа дараа нь бэлтэн тийм яг тэр хэсгээр бол бас жоохон амардаг. За тэгээ 3 дугаар ангийн үндсэн тема нь бол одоо хуучир дээр татлагаар эхэлдэг. Энэ бол одоо эрхийн урууны техник байгаа. Энэ техникийг бид нар яг хуу каденцийн гол хэсэг ч юм уу ямар нэгэн байдлаар одоо эффект харуулах зорилготой мэрсээр ашигладаг байсан. Тэрний одоо хамгийн ихнийх нь бол мөнх жаргалын 2016 онд бичигдсэн хуучрын концерт, нэг ангид концерт. Тэрийг бол яг би төгсөлтөндөө зориулж бас мөнх жаргал хичээс гуйгаад ийм концерт бичүүлж байсан. Тэрний каденц хэсэг дээр анх энэ эрхийн урууны техник бол гарч ирээд тэрнээс хойш ерөнхийдөө жоох юм эффект маягаар ашиглаж байсан бол би Шанхай консерваторид сурч явцдаа надаа ягаад ч юм яг энэ татгалзны үндсэн тема ингээд гинт ороод ирсэн. Тэгээ тэрийг тоглоод үзсэн чинь аягүй тийм боломжтой санагдаад тэгээд алтан гэрэл багш руугаа ийм нэг татлагны санаа байна багшаа энийг ингээ хөгжүүлвэл яах вэ гэд ингээд явуулж исэн. Тэгээд би дотроо төсөөлөхдөө тэрийг бол яг үндсэн 3 дугаар ангийн гол тема болно гэж юусоо бодоагүй. За алтан гэрэл багшийн концертыг 3 үгээр тодорхойлох юм бол яг концертны одоо сонгодог формдоо бичигдсэн 3 ангид концерт. За тэгээд мэдээж одоо орчин цагийн хуучрын одоо илэрхийлэх боломжтой тэр олон техникүүдийг дотроо багтаасан. Одоо дотор нь техник ур чадвараас гадна дотоод сэтгэлийн одоо гүн дуулалч гэдэг юм уу те ийм хөгжимчнийг тэр хугацаанд олон талаас нь ингэж харуулах боломжтой ийм орон зайтай ийм бүтээл. Концерт нь өөрөө нөгөө хөтөлбөргүй зохиол болохоор одоо сонсож байгаа сонсогч төр тоглож байгаа хөгжимчч төр нөгөө юм сэтгэлгээний орон зайг айгүйх олгодог. Энэгээр одоо жишээ нь юу гэдэг хөгжмийн бүтээлэл дахиад бороо гэд нэрлэлчвэл тэр ойлгомжтой юуны тухай ч гэдэм үү те. Гэтэл яг энэ бол хөтөлбөргүй байдаг учраас нэг талын тэн дотор бол ингээд яаж сэтгэж яаж тэрийг одоо илэрхийлэх нь одоо илүү юм одоо орон зай гэх юм уу. Тэгээд миний хувьд нэгдүгээр анги бол одоо нөгөө Бавгийн лав сурангаа үр могоо гэд тэр найрагл ялтчгүй буудаг. Энэ их юм зөрчилтэй, их тэмцэлтэй, тэгснээ дундаа уянгийн хайлттай ч гэдэм үү. Тэгээд яг хүмүүс одоо энэ цомгийг гарсны дараа ингээд сонсоод үзэх юм бол бас магадгүй тайдын төсөөлөлд бас бууж болох юм. За 2 дугаар анги бол угаасаа ойлгомжтой. 3 дугаар анги дээр яг миний одоо их юм нандинэж тоглодог хөгжмийн хэсэг байдаг. Энэ бол яг нөгөө голын одоо удаан хэсэг. Тэр удаан хэсэг бол яг ер нь хүний амьдрал хүний дотоод одоо өөртөөгөө одоо тэмцэлж байгаа тэр зөрчил тий. Одоо юу гэдэм заримдаа амьдралтай тэмцэн гэдэг үнэхээр чартитлаа явна, заримдаа бууж өгмөр санагдан ч гэдэм үү. Тэгээ заримдаа өөрөө өөртөөгөө шимнэлдэн, заримдаа тэрийгэ тесрээд одоо уйлаад гаргах ч юм уу тий. Тэгээ ийм одоо гүн сэтгэгдэл надад яг тэр хэсэг бол үлдээсэн байдаг. Тэгээ яг тэр хэсгийг хөгжимтөхөд надад яагаад ч юм ингээд эн чинь ингээд амьдрал штэ гэдэг нэг тийм бодол тэр хэсгээр айгүй хорч байна. Тэгэхээр 2020 оны Алтан намар наадамд цэнзур маань гоцлоод тэгээд Улсын филармоны симфони арил хөгжим удирдаач Батбаатарын удирдлагын дараа анх тоглосон. Надад бол манай симфони оркестр бол сайхан тоглосон. Бас нэг юм Монгол хүн хөгжимчт нь Монгол
оркестрантууд тийм ээ тэгээд удирдах эднэр бол нөгөө Монгол хүнийхээ сэтгэлгээг гаргахад бол илүү амар байдаг юм шиг байдаг. Одоо би нөгөө Москвагийн сүүлд Москвагийн намар гэдэг 45 дахь удаагийн фестивал дээр тоглосон бичлэгийг бол сонсож байхад бол тэд нар үнэхээр өндөр түвшний сайхан хөгжимчд яг л тэр оркестрокоор тоглосон. Тэгвэл нөгөө нэг ер нь манай монголчууд чинь ингээд ийм тути ийм оркестр ингээд бүтнээрээ дуурч байгаа энэ газрууд дээр бол нөгөө хүчтэй тоглодог. Илүү ийм нөгөө нэг эмоц нь илүү хүчтэй тий. Оросууд болохоор тэрийг арай ийм зөөлмөдөө. Тэгвэл тэр Москвагийн оркестр бол бас л яг л сайн гаргасан бэлээ. Үндсэн одоо хөгжмийн зохиолчийн санаа манаа ялангуяа темп тэгээд тэр оркестрийн динамик тэгээд гоцол хөгжим, найрал хөгжмийн хоорондын харьцаанууд бол маш сайхан гарсан байлээ. Тэгээд ялангуяа тэр нэг юм триолууд байдий. Тэгээд тэр триол эднэрийг бол яг гоё ингэж тэгшгэд олсон байлээ. Орос оркестр бол Морин хуурын найралд бол би өөрөө энэ 3 ангаар нь хөрвүүлсэн. Ер нь симфони оркестрт эхлээд битсэн байж байгаа дараагаар нь өөр состав руу бүрэлдэхүүн рүү хөрвүүлнэ гэдэг бол ер нь дахиад л нэг шинэ зохиолч гэх юм уу арай нэг өөр зохиол ажиллаж байгаа юм шиг л болдог байхгүй юу. Хүмүүс бол их амархан мэдгүй хүмүүс бол их амархан нотод хараагаад тавьчихаар л юм шиг юм ойлгоод байгаа. Үгүй л дээ. Тэр чинь нөгөө яг том утгаараа ярих юм бол симфони вершн, чамбар вершн болж байгаа байхгүй. Өөрөлдвөл симфони найрал хөгжмөдөр байсан хөлбөр нь цөөхөл камерны оркестр хөлбөр болж байгаа. Тэр энэ бол маш их ялгаатай. Энийг бол дэлхийн одоо хөгжмөд бол энэ ялгаатай. Тийм ээ. Том бүтэн симфони оркестр тоглох уу эсвэл одоо Морин хуурын найрал маань бол үндсэндээ цөөхөл ансамбл жуулга тэгээ үндсэн бүрэлдэхүүн нөгөө симфони оркестрийн меднүүд буюу одоо левер хөгжмийн лэмсгүүд байхгүй шүү дээ тийм ээ. Тэгээл одоо төгөлдөр хуур дээр илүү ачаал ирэх байдаг ч юм уу. Гэх мэтлэнгээр нөгөө нэг зохиолын чинь дахиад нөгөө нэг ре оркестрок гэдэг шиг ингээд дахиад хийж байгаа тийм ажил үүсдэгтэй. Тэгээ би бол харин 25 оны тэр 1 сарын 31-нд тоглодог Морин хуурын найрал болоод анхныхаа тоглолтыг одоо миний бүтээлээр хийсэн тэнд их баярлдаг. Тэгээ энэ бол харин их сайн тоглосон гэж боддоо шүү дээ. Морин хуурын найрал бол ерөөсөө симфони оркестраас дутхгүй их сайхан тоглосон. Тэгээ хөгжимчд маань их сайхан ойлгож хөгжимдсөн гэж боддог доо. Москвагийн тоглолт бол их ойрхон санагдчихээн л да. Яг тоглоод дуусны дараа бол Монгол хөгжмөөр, Монгол хөгжмийн зохиолчоор тий өөрийнхөө мэрэгчлэрээ тэгээд өөрөөрөө айгуу тийм бахархах тий омгших тийм одоо сэтгэгдэл өгчээсэн. Тэгээд тийм ч болохоор яг энэ цомгийн ард гарсандаа бол маш их баяртай байгаа. Ягаад гэвэл энэ бүтээлийг олон дахин хөгжимдөх боломжгүй. Тэр ингээд нэг юм уу хоёр удаа л тий. Тэгээд тэр хугацаанд ингээд байгаа хамгийн одоо болцоотой хүчээрээ гаргах хэрэгтэй гэдэг утгаараа тэр одоо 30 минут юм уу тий тэр туршид бол ингээд айгүй юм сэтгэл санааны хувьд ч тэр одоо бие физиологийн хувьд ч тэр айгүй тийм хүчрэг байх хэрэгтэй. Тэгээд иймэрхүү одоо том хэлбэрийн бүтээлүүд яг тухайн хөгжимчөндөө нэлээд тийм одоо сэтгэлийн хад өөртөө ярилцах боломж тэгээд яг нөгөө бусдаас аврал ирэх биш өөрөөсөө аврал ирэх гэдэг тэр үг бол ялцгүй надаа ингээд том бүтээлүүдээр ажиллах явцад их байдаг. Би тэрийг одоо зөвлөгөө аваад ч юм уу ямар нэгэн тийм хүнээс ингээд сонсоод биш өөрөөсөө хайх хэрэгтэй болдог. Надаа яг ямар хүч байна, надаа яг ямар болцоо байна. Одоо надаа яг одоо яг юу чухал байна гэдэг юм уу те. Тэр бүх юм одоо өөртөө ярих гүн бясалгалахыг тийм боломжуудыг бол иймэрхүү хэлбэрийн одоо том хэлбэрийн бүтээлүүд олгодохоор хөгжимчөнд ч гэсэн маш их тийм ач холбогдолтой. Гэхдээ бас юм энерги хүч шаардсан юм бүтээлүүд.